За тэгэхээр ийм байна. Би энэ ойлгомжтой хөдөлгөөнийг давтаад үзэж байгаа юм л та. Тэгээд энэ доошогоо ингээд харахаар ер нь бол энэ CNX-ээр бол энэ орой хүртэл нэлээд доош явах юм шиг харагдаад байгаа. Ер нь бол гэхдээ яг эсийн түвшинд ингээд молекулын түвшинд харах юм бол сая энэ ингээд ер нь бол Азийн онолт ер нь хилцсэн байгаа. Тэгсэн чинь Аз дээр ингээд нэг ийм хоёр ийм орой үүсгэж тэрийг эвдэг байхгүй. Тэгчээд их сонио. Тэгээд доош хонжон тэгсээд ойлгомжтой хөдөлгөөн ингээд би ер нь ингээд сая татаад янз янзаар татиж үзлээ л дээ. Тэгээд үзэнгүүт одоо энэ үндсэн хөдөлгөөн шилжүүлэгчийн хөдөлгөөн хоёрын ингээд хэмжээд үзэх хэрэгтэй болоод байна. Тэнгүүт энд нэг сони болсон л доо. Тэгэхээр ингээд хараа. Сайн томруулаад харах юм бол үндсэн хөдөлгөөн шилжүүлэгчийнхаа хөдөлгөөнөөс богинохоо. Тэнгүүт одоо энэ ингээд доошоо явах юм уу гэхээр баталгаа бүрдэг юм чинь доошоо явахгүй. Доошоо явахгүй бол хаана очих магадaltaй хамгийн асуулт. Энэ яг л юм болсон. Ийм байна. Тэгэхээр энэ нөхцөл нь бүрдэхгүй бол энэ дэш явж байна. Нэг сайн анзаарах хэрэгтэй.